Манчуудмын урган баяртаа хүрцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ хүн талархаж байгаагаа илэрхийлье. Урган баяр хийж байгаагийн үндсэн зорилго бол найгад наад тусан илүүтэй ах トゥ ус уулзан танилцаж удам угсаа төрөл татнаа мэдгэд оршиж байгаамаа. Өнөөдөр бид урган баяртаа тал талаас сэтгэл гарган орон цуглаад байгаач зарим маань ажил амьдралын янз бүрийн шалтгаанаар ирж чадаагүй ойлгож байна. Мөн манай удмаас хорвоогийн жимаар мөнгө өсөг үзүүлэн тэнгэр талсан цөөнгүй байна. Бурхны орон тодорсон ихтэй суулан босод хүмүүстэй бүгдээрээ босч тэргүүнээ бүгэлгэн хүндэтгэл хөтөлцгаая. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэтгэл хөл ах дүүсээ манчин овогтой удам судраг хорон цогдолдоо та бүгдийн ажил амьдрал ад жаргал сайн бүхнийг өсөөрөөе. Маань чогохны аваагийн Төмөрбаатар гэдэг хүн байна. За ингээд та бүхэн энэ баяртаа хүрэлцэн ирсэн явдалд би хувьяасан болон өөрсдийн эгч ах トゥ нарийн зүгээс баяр хүргэж байна. Энэ сайхан үлэг ногоон дэнчдэр энэ сайхан баярыг зохион байгуулж хийж байгаа нацагд оржуулсан түүний одоо энэ урган баярыг зохион байгуулсан комиссэнд бас дахин халуун төрөлхөөр илэрхийлье. Хөгшчүүд, залуучууд хоорондоо танилцж дараачийн уулзалт хүртэл бие бинийгээ таньсан тэр энэ тэргээд ингээд ярьж байх хэрэгтэй. Ийм учраас энэ урган баярыг хийж байгаа юм шүү гэд. Ингээд та бүхэн цаашдын ажил амьдралд амжилт хүсье. Эрүүл энх сайн сайхныг өрөөё. Энд хурд улсан бүх ах トゥ нар та нар минь сайн явж ирцгээе. Сайхан устгаж байна уу? Ингээд урган баярыг хийж байгаа нэг ахын дус та бүхэндээ сайхан бие биетэйгээ танилцуулж аажигчтай энэ урган баярын өдрүүдийг өнгөрөөхөөсэй гэж хүсэж байна. Ингээд та бүхэндээ эдгээр амхал эг хамгаалан төрлөөрийн төвшин амгалан байхын ерөөлийг өөдөөд нь өргөн төвшөөж байна. Ном маань одоо ийм ном байна. Нийтдээ одоо 200 хуудастай, хатуу гацтай ийм ном байгаа. Энэ номонд нийтдээ одоо манай маань чургын ясан төрөл, махан төрөл, усан төрөл ийм одоо хүмүүсүүд өөрөөр хэлэх юм бол 2025 оны гарсан хүүхдээс аваад 30 буурал хүртэлх бүхэн нийтдээ 932 хүн энэ номонд багтсан байгаамаа. За тэгээд тэднээс бас батал зургууд нь бас орсон байгаа. 200-аад батал зураг орсон ийм ном байна. Ингээд та бүхэн энэ үгтэй танилцаад судалж үзнэ үз. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний би Яндан самбаа огтой Батчрын Дондид Дулам гэж хүн байна. Ахыхаа санаачлалын сайхан үйл хэрэгт гар бие оролцсондоо маш их баяртай байна. За бид хоёрын бүтээсэн энэ номын маань онцлог нь бол ургийн хэлхээ орж өгсөн. Тэгээд хэлхээн дээрээ чимэг нэмээд өрхүүдийн маань зураг орж ирсэн нэрээ энэ номын маань онцлог нь байгаа. Тэгээд та бүхэн маань шимтэн сонирхоорой. Хэвлэх бэлтгэх явцад нөгөө схемүүдийг нэг бүрчлэн өөрч тавьсан учраас зарим хүмүүсийн жил он зөрсөн юмнууд байгаа болов гэж би бас бодож байна. Бас мэрсээр надад хэлж байгаа. Тийм бол надад хэлээд дараагийн магадгүй энэ ном маань аривжаад дараагийн 10 дахь жилдээ ургийн баяр хийгээд шинжлэгдэх болов тэр үеэр тэр он жилүүдийг засуулаарай. Ахаад цаашаага ороогүй хүмүүс
зураг хөргөө сайхан явуулаад энэ номоо улам сайхан зудаатгаж ингэж хоёр дахь бот болгон юм ихтгээсэй гэж ийм ерөөл тавьж байна. За тэгээд энэ номын маань айл өргүүд маань өр хөрхөрөө энэ номоо гардаж авах юм шүү. Та матагдсан хүн байвал сануулад номоо ингээд өөрсдийн болгож авна шүү. За юм манайхаа. За тэгээ ахаа одоо Манч овгийнхан 900 гаруй хүмүүс болжээ гэд ингээ ярьж байна. Хот хөдөө орон нутаг за тэгээ гадаад дотоодод суугаа олон хүмүүс байгаа. Таны одоо энэ жил энэ ургийн баяртай зориулаад гаргасан одоо Манч ургийн хэлхээ гэд ийм ном одоо бэлтгэж гаргалаа. Лувсан гэж одоо хүн байсан. 1840 оны үед одоо төрсөн. Хоёр одоо охин нэг хүүтэй байсан. За нэг хүн бол одоо миний аав байгаа. Лувсан гэдэг хүн бол баг залуудаа хөрөө хийдэд шавилан сууж шашны ном одоо үзэж шүтлэгтэй бурханд итгэдэг ийм хүн одоо байгаа. Сүүлдээ одоо харуулж дэвэр хүүхдүүдтэй одоо болсон юм байгаа. Тэгээ нэгтгэх нь одоо энэ уламжлал үйл зан хөөд нь одоо бас нөлөөлж манай аав мөн одоо бурханы шашинд одоо шүтэж маань одоо мэгзэм одоо уншиж тоог нь гүйцээсэн гэж одоо улсууд одоо ярьдаг. Манч Яндон самбуу гэж одоо манай одоо удмын хэнийг болохтон зэрэг мөн Манч их ингэж одоо агуулсаар хэлсэн. Тийм учраас өнөөдөр одоо энэ байгаа одоо бүх хүмүүсүүд бол Манч удмын хэвэн гэж ингэж нэрлэгдэж агуулдаж ингэж явж байгаамаа. Ургийн баяр одоо хийж байгаагийн үндсэн гол шалтгаан бол ялангуяа залуу үедээ хойч үедээ энэ үр удмаа одоо танилцуулах, эв найртай одоо байх, ург удмаа өргөжүүлж, баяжуулах гэх мэтийн одоо их олон төрлийн ач холбогдолтой юм байгаа. Ихэрнийхэн өнцөг болон бүртд сууж байна, гадаадд одоо ажиллаж амьдарч байна. 220 хүрэх байгаа. Энэ ном бол 300% хэвлэгдсэн. Цаана одоо үлдсэн одоо 80-ыг бол дараачийн одоо үед нь одоо өгөх юм аа. Бол үндсэндээ энэ зүүн баяулан сумын одоо нутаг дэвсгэр дээр байсан одоо хүн. За манай ээжтэй одоо суугаад Божиртын одоо нутаг дэвсгэр нутглаас үлдээ буцаад одоо зүүн баяуланд 1959 онд засал нэгдлэг гэж одоо байгуулагдаад тэрний анхны одоо гишүүнээр элсэд 1956 оны онд надыг 6 настай байхад нас урсан. Энэ урдалт энэ гаргаж байгаа одоо уулыг хөрөө уул гэдэг. Энүүний одоо урдлын хөрөөгөө үлжээ гэдэг дээр нас урж шарлыг нь одоо энэ баруун талд одоо байгаа Баян зүрх хайрхан гэж одоо байгаа. Энэ Баян зүрх хайрханы ард онгоцсон байгаа. Энэ газрыг одоо сонгосон явдал бол аавын шарлыг одоо онгоцсон газраас зүүн тийшээ 5-6 км-т байгаа юм. Тэгээ энэ газар бол манайхны одоо нутгалж одоо байсан одоо газар төрөл саднуудаа бас одоо мэдүүлье гэж одоо энэ газрыг одоо сонгосон юм аа. Бүр хүүхдүүд ач зээнэр бид нартай зориулаад бүгдээ эцсээ төрөл садангаа ингээ мэдэж явгээ гэдэг үднэс Манч ургийн хэлхээ гэдэг энэ сайхан номыг гаргаад энэ дээр бидний бүгднгийнх нь ургийн хэлхээ гэр бүл бүр хүүхдүүдийн одоо танилцуулгыг зургийн хамт хавсаргаад ийм сайхан номыг гаргажээ. Тэгээ манай аавыг тэр маягийн тоо гүйцэлж уншсан гэдэг цагнаанаас шүд ургадаг гэж ярьдсан билээ. Үнэхээр бол манай аавын цагнаанаас ургасан шүд гэдэг одоо над хадгалаатай байдаг. За. Тийм. Хүрэлцэн ирсэн одоо нийт одоо ахмадууд, залуучууд, бүр хүүхдүүд ач зээнэртэй хандаад нэг сайхан ерөөлийн үг хэлээ. Одоогийн байдлаар бол нэг 80 гарсан одоо настай хүн нэг 4 байна. Нэг 70-аас дээш насны одоо хүмүүсүүд хүн гэхээр 9 байна. За нэг 60-аас дээш насны гэхдээ зэрэг нэг
32 одоо хүн байгаа. Хойш одоо үедээ үр хөвгтүүдтэй энэ удам ухсаага одоо таниулах мэдүүлэгт бүр удмаа одоо ариун тунгалгуудаа байлгасаа гэж хүсэж байна. цайснууд өрдөө уян дээр мань морд багшрана ургийдэг нь сатан зүлж байна оттын угаар найр хидлээ миний монгол нарийн дуураа мичид дөгтөл талаар уян гадана хайрыг найрыг хаттис чиргүүлээ ашид мөнхөд жаргах болтугай захиж сургаж байна аллаг үрсэ өрөөж магтаж байна унгар хангар залуус шүлөө уран дүргээ найр хилээ миний монгол нарийн дуураа мичид дөгтөл талаар уян гадана хайрыг найрыг хаттис чиргүүлээ ашид мөнхөд жаргах болтугай. За ингээд маань чавгийнхны ургийн анх дугаар баярад маш сайхан өрнөж байна. Сэдвийн 7 ахтайгаа одоо ярилцах гэж байна. За ургийн баяр сайхан болж байна баха. Оо сайхан болж байна. Одоо энэс ч сайхан болох. Бүх ахтуунаар ирлээ. Тэгээ баргацсан дэрчлээ те. За тэгэхээр одоо энд нэг 5 том одоо галаас бүрдсэн одоо үр хүүхдүүд ач зээнэр нь одоо цуглаж шүү дээ те. За тэгээд эндээс Гаваа дондуурын гэдэг хүний үр хүүхдүүд ач зээнэр гэдэг одоо танаа гал байна. За тэгэхээр та одоо өөрөө бол тайж овгийн хүн гэдэг. Тэгэхээр та одоо энэ маань чавгтай одоо яаж холбогддог, аль талаараа холбогддог үлээ гэдэг одоо залуучуудаа зориулаад энэ талаас эхлэе төхөө хоёлаа. За тийм. За тэгэхээр маань чавгтай манай ээж чинь энэ маань чавгийн хүн. Гаваа дондуу янжмаа гэдэг маань чавгийн хүн гэдэг хүний дүүн үс юм байлээ. Манай ээж. Эмэгтэйгээс манай ээж янжмаа. Эхтэйгээс манай комар хоёр хамгийн бага хоёр байдаг. Тэгээд тэр хоёрт одоо өөр хүүхдээ одоо энэ чамдч байдаг. За манай хас одоо тэр янжмаа гэдэг хүнээс 7 хүүхдээ. Орон хоо дөрөвхөнтэй юм байна. Та бол одоо нэгсэндээ ээжийн тал буюу нагц талаараа маань чавгтай холбогддог. Таны одоо ээж бол өөрөө маань чавгийн одоо гаваа дондуу гэдэг хүний охин нь. Тийм ээ? Тэгэхээр гаваа дондуу гэдэг хүн бол яг одоо Ёндан самбуу гэдэг хүнтэй одоо маань чавгийн Ёндан самбуу гэдэг хүнтэй ах дүүс. Тийм ээ? Тэгэхээр одоо төрсөн ах дүүс одоо маань чавгийн одоо Ёндан самбуу гэдэг хүний дүү, гаваа дондуу гэдэг хүн дүү. Тэгээд таны ээж бол тэр хүний охин байжээ. Ийм болохоор зэрэг та одоо нагц талаараа холбогдсон нэгсэндээ маань чавгийнхны зээх хүү болж таарж байгаа юм тийм ээ. За тийм. Ургийн баярт оролцож байгаа энэ гаваа дондууийнхны ач зээнэр үр хүүхдүүд гээд одоо танаа энэ гал үндсэн энэ өрхөөс одоо энэ хичнээн ач зээ үр хүүхдүүд нэлээ хичнээн өрхийн хичнээн хүн болсон юм шиг байна. Одоо яг нарийн тоож одоо хэлэхэд хэцүү л баха. Гэхдээ ер нь багцаа байна да. Тэгээ багцаа байна. 56 хоёр хэлээд. 50 гаруй хүн болж. 50 гаруй хүүхдүүд төрсөн ингээ ач зээ үр хүүхдүүд гэдэг ингээд 50 гаруй хүмүүс болж. Нэгсэндээ одоо энэ номон дээр орсон маань чавгийн одоо 932 хүн гэж одоогийн байдлаар ярьж байгаа 900 гаруй хүмүүсээс 50 гаруй хүн нь одоо танаа одоо гал өрхөөс одоо үүссэн үр хүүхдүүд болжээ гэж. Одоо энэ маань чавгт хамаарж байгаа энэ олон ахан дүүстэй зориулаад нэг сайхан ерөөлийн үг хэлээд одоо өнөөдрийнхөө нэг жоохон ярилцлагыг жаргая тийм ээ. За тийм. Тэгээ миний ахтун хамгийн гол нь BBC өнөөдөр таньж мэдлээ. Одоо танихгүйгээ таньдаг боллоо, мэдхгүйгээ мэддэг боллоо.
Тийм учраас хөгшөө тусам түүний ах トゥ гэдэг чинь хамгийн хоёр тогтнолт юм байна. Залуу наснд бол нэг оошохгүй юм бэ. Тэгээ хөгшөөд ирэхэд одоо энэ минь чирээсээ тэр чинь тийм боддог юм шүү, энэ чинь ийм юм шүү гэдэг ингээд хөгшөө тусмаад ингээд боддог болт юм байна. Энэ сайхан залуу насндаа ах トゥ усээ мэдээж ураг удмаа мэддэг. Тэгээ ёстой элгээрийн хамт төрлөөрийн төвшин амгалан ингэж байхыг ерөөдөө. цайсууд өрдөн уян дээр минь морд багшрана ургийдгэн сатан зүлж байна устын угаар найр хидлээ миний монгол нарийн дуграа мичид дөгтөл талаар ингадана хайрыг найрыг хаттис чиргүүлээ ашид мөнхөд жаргах болтугай захиж сургаж байна аллаг үрсэ өрөөж магтаж байна унгар хангар залуу сүшүлөөд гурван төрлийн найр хилээ миний монгол нарийн дуграа мичид дөгтөл талаар ингадана хайрыг найрыг хаттис чиргүүлээ ашид мөнхөд жаргах болтугай За ингээд Майн Чавгийнхны ургийн баяр одоо үргэлжилсээр байна. Нас насны одоо залуучуудын маань, хүүхдүүдийн маань дунд одоо бүхэн барилдаан болж өндөрлөлөө. Ингээд ургийн баяр бол цаахан өргөн сайхан болж байна. Майн Чавгийнхны одоо энэ нэг үндсэн 5 өрх галыг төлөөлөл болж Намсран Буян Бадрах гэдэг хүн одоо надтай ярилцахаар сууж байна. За тэгээд та сайхан зогсож гин үү? Сайхан зогсож гин үү? Ургийн баяр сайхан болж гин үү? Өргөн сайхан болж гин үү? Ургийн баяр сайхан болж гин. Өргөн дэлгэр сайхан сэрүүхэн салхитай, бороо хургуу сайхан болж. Ер нь тэгээ сэтгэл хэр байна да? Анхны ургийн баяр ер нь ямар шүү санагдаж байна? Анхны ургийн баяр их сэтгэл өндөр байна. Ерөнхийдөө одоо зохион байгуулагч маань бол одоо нацаг ах тэргүүтээ одоо энэ зохион байгуулагчд маань нэлээд олон зүйлсийг бэлтгэжээж энэ ургийн баярыг хийж байна. Мэдээ дуулгаж цуглуулах, ямар учир жанцантай газрыг сонгож хийх вэ? Энэ ургийн баярт зориулаад одоо энэ Майн Чавгийн ургийн хэлхээ гэдэг одоо энэ сайхан номыг бүтээлээ. Энэ номон дээрээс харахад бол одоо бид нар бол одоо хиний үр хүүхэд ямар одоо үндэс угсаатай хичнээн гал ам бүл одоо болж вэ гэдэг бол тодорхой харагдаж байгаа. Яг одоо Майн Чавгт аль талаараа одоо танайхан холбогддог үлээ? Аавга наахц аль талаараа холбогддог үлээ? Манай өвөө бол Самна гэж юм байгаа. Тэрний аав нь болохоор Дандар гэж юм байгаа. Дандар гэж юм. Дандарын эхнэр нь Соднон бэл гэж юм. Соднон бэл нь болохоор Лувсангийн хамгийн том охин ажилладаг. Тэрийг сүүлд номдор сарж байна. Тэгээд тэрнээс дээш сайн мэдхгүй байсан учраас ер нь ураг дундаа алдартай юм уу? Тэрний овыг авъя гэсэн. Яалч манай ясан талынхан байна. Энэ хүмүүс тэр энэ үний овыг авъя гэж шийдээд тэгээд Майнч гоё нэртэй Майн. Тэгээд Майнч гэдэг овыг ахнуудаа зар тараагаад манайхан бол ер нь л холбогдсон Майнч шүү. Та бол одоо таны одоо гэр бүл үр хүүхдүүд бол Майн Чавгт бол авга талаараа буюу эцгийн талаараа ясан талаараа одоо энэ овогт хамаардаг гэр бүл юм аа гэж одоо товчхондоо хэлж байгаа. Тийм ээ. Одоо энэ ураг овгийнхны үг дээдсийн одоо яг үндсэн гал голомтой бадрааж исэн тулаг хадгалагдсан явсаар одоо танд байдаг. Тийм ээ. Тэгээ энэ тулаг бол одоо энэ ясан төрлийнхний бүл нэмэх онцгой нэгэн одоо ийм түүхтэй холбогддог ийм учиртай гэдэг. Энийг бас хоёлаа эргээд нэг дурсаа тий. Хулганы сураг би ингээд ер нь анх нэг дон яс долоон тариамаар ингээд хайгааж яваад байгаа ингээд асуугаан юу гэдэг ингээд одоо өндөр үгийг бол өндөр үгийг хайгаад исэн жингээсэн чинь нэг удаа цагаансаар ингээд хөчүүлт яриад байсан гэсэн. Манайд хэлсэн шүү дээ. Тэгэхээр би гэж яах вэ? Дэлгэхийн нэмжтэй хинд байх нь хамаагүй.
энийг ингэ тулгаа дахих. Дор нь нэг 2 3 хоног зар таргаар хэдэг хүн суулаад бид нэр тулгаан хамгийн их хичээсэн. 17 он 2 дахь дэлхийнээс өмнө сууч над гэсэн багтаа. За би энэ тулгыг юусоо чамд өгчөө. Тэжээ нэг хадгалаад явчих гэсэн юм. Тий, ясан төрлөн нийчээ. Тийм ээ. Тий. Тэн дээр ингээ би нэг юм сонсч байсан нөгөө үр хүүхэд тогтохгүй айлд ойроосоо нэг танах нэг тулгагүй шин тулга хийж өгөөд хуучныг нь гуйчхаа гэж их номтой хүн хэлээд. Үүнийг одоо яг ёсоор болгоод тэр тулга хурж ирж гал голомтой бадрааснаас хойш үр хүүхэдтэй болсон юм аа. Үүнээс одоо энэ маань жавгийнхны одоо ясан төрлийнхэн буюу одоо энэ яг үр удам нь одоо ингэж өнөр өтгөн болжээ гэсэн ийм түүхийг одоо настайчуул ярьж ирсэн тийм ээ 3 жилийн өмнө. Тэр үед энэ халцгай давг ялхаа хийж алдартай хүмүүс юм баггүй юу? Хадад очилдог байдаг. Тэгээд энэ аюухан бүгж тийм наваар гэж хэлдэг. Тэр хүн болохоор Орос хэмжээр хөрвөлөө чүгчэн тогтохгүй, Орос нэр өгөө чүгчэн тогтохгүй. Одоо октябр гэдэг чинь октябр гэсэн 10 сар гэсэн байна. Октябр гэсэн маань тий. Бэгэн гууд нэр тогтохгүй. Тэрнээр дандраа өгний тулгыг тулаа. Тэгээд танах болно гэдэг. Нөгөө дандар гэдэг манай өндөр тэн дээр хурж ирээд за та тулгаа тулуулж гэсэн хинт гэж юм гэсэн чинь давг гэлхаад гэж байна гэсэн. Давг гэлхаад тэгж хэлсэн бол би өдөр үзэхгүй. Хамаагүй одоо ч аваа явсан болно. Тэгээд аваа явсан чинь. Тэгээд ингээд өнөр өгсөн ингээд өгтөө. Тэгээ бас цаа зөхөртөөч гэсэн юм надад тэр нөгөө ингээ холбоотой болчихж байгаа яалтчээ тийм юм шигтэй юм аа. Тэгэд энэнийг одоо иргэн дурсны одоо шалтгаан гэвэл ураг удмынхан гэдэг бол цаанаасаа одоо өсөн үрж их өргөн дэлгэр ингэж хоорондоо холбоотой байх гэдэг энэ нэг зүйлийг бодож одоо ургийн баярыг хийж байна. Хоёрдугаарт нь гал голомт гэдэг айл гэрт одоо ямар чухал байдаг юм бэ? Тийм ээ. Тийм болохоор энэнийг одоо ариун дагшин сайхан ингэж авч явахын тухай дээр бид нар бас яаж хүндэтгэн үзэх ёстой бэ гэдгийг багтааж бас тулгаад их ёслолыг бас давхар хийгдэг. Энэ хоёр том үйлийг одоо бид нар өдөр дараалан одоо хийж байгаа. Тийм болохоор энэ түүхийг одоо бас тантай хамт суух зураа энийг дурсъя гэж бодсон юм аа. Ургийн баярыг одоо нэг 12 жил 12 цаг гээл одоо олон зүйлийг бэлэгдээл хүний амьдралд бас ингээ ураг удамд ингээ бүл нэмэх, үр хүүхдүүд төрөх ийм үндэс мөчрөө ингээд нэг боловсрох энэ цагийг ингээ бодсон ч гэсэн нэг 10-аас 12 жилийн дараа ингээ давуулж хийдэг гээд ингэж одоо хууччууд бас ярьдаг юм байна тийм ээ. Тэгэхээр одоо түрүүн бас манай Ганбаатар бас хэлж ийсэн. За одоо ингээд өнөөдөр ингээ зохион байгуулж байгаа энэ одоо ахмадуудын артлын үе гэвэл одоо ёстой нөгөө 50 гарсан одоо бидний үеийнхэн одоо дараагийн ургийн баярыг магадгүй зохион байгуулах цаг нь ирэх байхаа гэж ингэж хэлсэн. Тэр үед бас одоо та бас үүрэг оролцоо нэлээд дээгүүр оролцох байх. Тэгээ тэр сайхан бэлэгтэй өдрийг одоо ирэх мөчийг удахгүй хүлээе. Маргаашийн одоо тулга тахилгатай бүх одоо буян заяан сайхан дэлгэрсэн өдрийг сайхан өдөр байх болтугай гэдэг ерөөлөөр одоо тийм ингээд юм. За яриагаа ингээ өндөрлөе. Та бас нэг ингээд төрөл төрөсөд энэ ах トゥ нартай зориулаад нэг сайхан ерөөлийн үг хэлээ. Тэгээ яриагаа өндөрлөе тэхөө. За тийм тэгээд хүрэлцэн ирсэн мөн энд хүрэлцэж ирж амжаагүй. Тэгээд энэ бүхэн сэтгэл зүрх үеж гон байгуул өрөөгдөө ах эгч нар одоо энэ настайчуудаа бүгдээр нь хангай мэт баян хад мэт бат байхын элгэрийн юм болон төрлөөр нь төвшин дүүрэн сайхан байхын хэлийг дэмбэрхээрээ дээш нь хөргөё.
Яг одоо бол би одоо Зүүн Баян улаан сумын Тариат энэ нутгийн уугуул Даваагийн Сосор арам гэж ахтайгаа уулзаа сууж байна. Заах. Сайхан зусч гин үү? Сайхан зусч гин үү? Ургадмын баяр тэгээд хэр сайхан болж ин сэтгэгдэл хэр байна да? Гоо сайхан болж байна. Түрүүнд нь одоо 3 удаа гал тахилга болж өссөн юм лээ. Тэгээд 3 дахь таа би оролцсон. Түрүүний 2 таа нь бол мэдээл байхгүй учраас оролцоогүй. Тэгээд ургийн баярыг 3 жилийн өмнө бид нар зарлаа тэгээд энэ жил ургийн баяр хийж байна. Сайхан байна. Өндөр өтгөн сайхан болж байна шүү. Бид хоёрын энэ одоо ярилцлагыг манай одоо энэ ургийн баярт одоо хүрэлцэн ирж бас амжаагүй ажил төрлийн байдлаас гэдэг юм уу? Аль эсвэл одоо гадаад дотоодод суугаа олон одоо залуучууд бас үзэл сонирхон тий. Тэгэхээр би одоо энэ дээр бас нэг юм ховор зүйлийг бас ингээд бас сонсоод аваасаа гэж бодож байгаа. Ерөнхийдөө манай энэ Нацаг ахын гаргасан Майн Човгийн ургийн хэлхээ гэдэг номон дээр одоо хэдий гэр бүлүүдийн ингээ ургийн хэлхээнүүд ингээ тодорхой ингээд гарсан байгаа ч гэсэн гадаад дотоодод сууж байгаа хүмүүс маань бас ингээ интернетээс бидний бичлэгийг үзээ шууд ойлгочих нь амар болов. Тийм болохоор нэг танаас бас гоё тодруулъя гэж бодсон юм. Тэгэхээр та бол одоо Даваагийн Сосор арам гэдэг хүн. Та ясан талаараа буюу одоо яг эцгийн талаараа авга талаараа энэ Майн Човгийн хүн болдог тий. Тэгэхээр та энэ нэг өөрийнхөө болон өвөө өндөр өвгийнхөө тухай нэг Майн Човгтой одоо холбогддог талаар нэг гоё хуучлаач. Миний аавын эцэг тэр Ёндон Самбуу гэдэг нь бол их маань уншдаг юм байж. Тэгээд баг залуу үед бол нэг тэгэж төрөлсөж ингэж явсангүй. Амаач нэг хүчтэй ингэж тийм шүү ингэ шүү гэж хэлсэнгүй. Тэгэхээр манай аав бол лагсам огтой л доо. Тэгээ лагсам гээд өөрийнх нь ээжийнх нь ах нь тийм хүн. Тэгээ ээж нь бол их баг залуудаа өнгөрсөн. Тэр одоо 29-ны тоолгоор бол манай аав 12 настай ээж байхгүй ахаараа авгалсан мэт авга ахаараа. Тэгээ тэр лагсмаар авгалсан лагсмын даваал гэж явдаг л да. Тэгээ тийм байсан. Тэгээ манай аавын эгч нь Халтар гэдэг юм байсан л тий. Аваас нэг 12 эгч тийм эгч хүн байсан л да. Тэгээ яг хөө тэгээ Ёндон Самбуугийн хүүхэд нь бол манай аав юм. Тэгэхээр энэ авгийнхны хамгийн том нь бол манай аав бол тарж байгаа байхгүй. Тэгэхээр үзэн орлоо ихчээс Ахмад хүн байж. Ах байна. Тий. 1916 он төрсөн хүн гэдэг ч одоо 110 дөхөх нь шүү дээ. 109 настай. Тий. Луу жилтэй юм байсан л да. Майн Човгийн Ёндон Самбуу гэдэг хүний үр хүүхдүүд нь таны аав Даваа гэж хүн бай. Даваа гэдэг хүний араас одоо манай үзэн орлоо ихч одоо досоо одоо манай паада ингээд Нацаг ах эдрийн ингээд эцэг нэгтэй дүүнэр болжээ. Тийм болохоор зэрэг авга талаараа одоо аавын талаараа өвөө миний бол ээжийн аав буюу би бол нагц талаараа ингээд та хоёр бол Ёндон Самбуу гэдэг хүний 3 дахь үеийн одоо бүлүүд болж таарж байгаа юм тийм ээ. Яахаар байхгүй одоо ийм байхгүй тий. Төрсөн ах トゥ эгч дүүсийн одоо үр хүүхдүүд өнөөдөр тэгээд энд ингээ ургийн баяр дээр анхны ургийн баяр дээр ингээ бүгдээрээ сайхан ингээ цуглаад үр хүүхдүүд ачцээ нар нь ингэж цуглаж ингэж сайхан танилцаад ийм болж байгаагаар энэ ургийн баярын одоо гол зорилго нь энэ юм тий. Та одоо ихээс хэдүүл Даваа гэдэг хүн одоо тань одоо хичнээн хүүхэд төрүүлж өсгсөн хүн байв. Манай аав бол тэр самдан шатаа гэдэг үнтэй гэр бүл бол одоо 5 хүүхэд төрүүлсэн. Миний доотлолт нэг хүүхдээс нь тэр одоо багтаа өнгөрсөн. За. Тэгээ одоо бол 4 байс одоо нэг нь эндс одоо тэгэл бид 3 байгаа. Тэгээ Дулам гэдэг хүн байна, Төмөрбаатар гэдэг хүн байна. Би байна. Тэгээ бид 4 л үлчиж байна. Майн Човгийн 932 хүнээс одоо нэг 50 гарна нь бол одоо танаа бүлээс. Даваагийн гэдэг айлаас 50 гарна хүн. За тэгээд энд өрх байна гэсэн үг шүү дээ. Тийм ээ 50 гаруй өрх байна. Өрх байна гэсэн үг. Тий. За тэгээд тэр 50 гаруй өрхтөр чинь одоо үр хүүхдүүд хүргэн бэрүүд гээд хүний тоо гарах юм бол одоо энэ 932 хүнээс бас нилээдэл мөрдүүлэх гэдэг. Ийм өнөр өтгөн сайхан айл болж тийм ээ. Тий. Майн Човгийн Даваагийн Сосор арам ахын одоо яриаг ингэж хүргэлээ. За тэгээд энэ ургийн баяраасаа хойш ингэж одоо үр хүүхдүүд бид нар нь улам ингэж хоорондоо ойр тойрхон байж таны одоо гал голомт улам сайхан өнөр өтгөн болж өргөжин дэвжих болтугай гэдэг ерөөлөөр яриагаа энэ. За баярлалаа. Тэгстэй шүү. Тэгээ ургийн баяраас ашиглал ерөөсөн тэр. Тэгээ өнөөдөр 2 өдөр уулзаад ингэхтэй биш. Зааштай одоо нэг сусруугаа би сайн өө гэдээ асуучих чинь бол одоо тэгэл ачаал бүдэл байхгүй юу. За баярлалаа үнэтэй. За бороо урдаа сайхан байна. Сайхан байна. Бороо мэлаагаад энэ чинь. За баярлалаа. За баярлалаа.
Ах нартай цайснууд өрдөө Уян дээр минь морд багшрана Ургийдгэн сатан зулж байна Оттын угаар найр хидлээ Миний монгол нарийн дуграа Мичид дөгтөл талаар уян гаданаа Хайрыг найрыг хаттис чиргүүлээ За нар хурд ихсэлсэн энэ сайхан өдрүүдэд маань чавгийнхаа ургийн баяраа хийж байд. За ингээд би одоо та бүхэнтэй уулзуулахаар Бурхангай аймгийн Зүүн Баян улаан сумын уугуул эдүүгээ бол Уян суманд одоо амьдарч байгаа Атгүйн Чулуунбат хатагаа уулзаад байна. За мал сүрэг тарган тавтай сайхан зогсож байна уу? Сайхан зогсож байна. Өнөөдөр сайхан зогсож байна уу? Сайхан зогсож Та бүхэн сайн ирсэн үү? Сайхан амарч байна уу? Сайхан зогсож байна. Ургийн баярын маань одоо өргөн дэлгүүр сайхан болж байна. Таны сэтгэл гэхээр байна. За ахигийн сэтгэл маш сайхан өндөр боллоо. Бурхангай аймгийн Зүүн Баян сумын Хамар тавааны даваан дээр энэ сайхан хоргороо тэгссэн уул сайхан надайсан уул модтой энэ сайхан газар ургийн баяр хийж чадна их сайхан баярлж байна. Өөр удам хойч үеийнхэн энэ сайхан үр хөгтүүд нь цугаараа цогтод нь маш их баяртай сэтгэл өндөр байна. Их л хуцаараа ингэж ярихаар миний аав ээж таны дээл нь аав ээжүүд нь болохоор энэ маань хүний одоо төрсөн дүүгийн хөөгтүүд эдгээр бүгд цугласан байна. За тэгээд би болохоор одоо тэр маань Яндон самбуу гэж хүний одоо танаас доош хатна одоо өрөв төгөж дээрээ явж байгаа гэж бодож байна. За тэгээд надаас доош хануусууд нь болохоор одоо тэгээд одоо 5 дахь үе, 6 дахь үе, 7 дахь үе гэж их байна. Аав талаараа тэгэхээр байна ч өгтэй. Тэгэхээр би болохоор аавын талын хүн. Аавын тал болохоор Бурхангай аймгийн хожирд хар хорин Зүүн Баялааны нутгийн заах. Юу гэж хүн бол одоо Яндон самбуу гэдэг хүний дүүгийнх нь удам гэсэн. Дүүгийн хөөгтэй. За инхээр яа харахгүй одоо ясан талаа буюу та авах талаараа энэ маань чавг хамаарж байх нь шүү дээ. Тийм ээ? Тийм. За ийм байх юм байна. За би болохоор өөрөө тэр төндгийн TV хөө дээр нэгчтэй хоёр хүн би ээжээс аав ээжээс одоо 12 гурвал байгаа. Би өөрөө болохоор 11 хүүхэдтэй. Хамбаг 13 явдаг. Одоо энд ирсэн байгаа улсууд нь Төмөрбаатар гэж байна, Жаргал гэж байна. Зөвхөн наа тэдний өөр хүүхдүүд нь олсон ирсэн байна. Их сайхан. Өнөөдрийн ингээ ургийн баярт одоо хүрэлцэн ирсэн одоо Чулуунбат хатагаа ингээд ярьж та. Ингээд Чулуунбат хат маань одоо аавын талаараа ингээд Яндон самбуу гэдэг хүний дүүгийн одоо үр хүүхдүүдээс одоо Чулуунбат хат маань өнөөдөр энэ галаа хахаж ингэж өнөөрөө үр хүүхдүүд ачаач нартайгаа энэ ургийн баярт хүрэлцэн ирж ингэж оролцож байна. Уян сумаасаа хүрэлцээ. За тэгээд өвгдөөдсийнхаа нутаг дээр хүрэлцээ. Анхны ургийн баяртаа оролцоод тулжсэн тулгын ингээд хамтдаа татаад энэ бүхэнд ингээд би сэтгэлээрээ хамтдаа байсан танд ингээд талархалтай үр хүүхдүүд нь улам өнөр өтгөн болж улмынхаа нэрийг өндөр төргөж явахын ерөөл өргөе. За тэр ерөөл боширдох бай. Эртний сайхныг цээлхийн шуран хайлаа их шиг хатаж төрдөг өргөнөө ясаад идэж төмний хүндэлсэн найр тэгшил чирөө тогтноо миний монгол нарийн дуграа мичид дөгтөл талаар юм гаданаа хайрыг найрыг хаттис чиргүүлээ ашид мөнхөд жаргах болтугай миний монгол нарийн дуграа мичид дөгтөл талаар юм гаданаа хайрыг найрыг хаттис чиргүүлээ ашид мөнхөд жаргах болтугай
түүхэд жаргах болохгүй